За бүгдээрээ сайн уу? Шинэ бичлэгтэй давтаа морил. Өглөө өдрөө орой минь хүргэе. Надaalаа өдөр болж юм. Тэгээд одоо миний өдөр одоо л эхлэх гэж байна. Тэгээд хэдүүлээ гоё нүүр ам угаагаад яриагаа эхлүүлье. За тэгээд би ээж болоод аль хэзээндээ 1 сар өнгөрсөн байна. Яг л нөгөө нэг те нүдээ анаал нээхэд дөнгөж сая би орон дээр тавьчаа нүрээ угаач. За. Ээж нь шүдний өдрөө буруу ханд урчсан. Өндөр орон дээр тавьсан дээр нөлөө чи очих. Төпи өсрөө очих үү дээр. Гарахгүй. Тэгэд миний нөгөө авдаг ислатэ ванильдаг авчих жижигийг. За ээж авд залгаж ийн. Сая намайг юу завих ингээд залглаа. Юу ярьж илаач шиг. Тий. Яг л нөгөө нэг нүд ирэмхийн зур өнгөрсөн гэдэг шиг. Сая 1 сар бол нүд ирэмхийн л зур өнгөрлөө. Би бүрийн 1 сар юу хийснээр сахгүй ямар ч гэсэн л хүүхдтэйгээ унтаал сэрэл хоолоо идэл агаарт гараал айгу хурдан өнгөрчт юм байна. За хамгийн сонирхолтой нь гэвэл штэ. Эхний 2-7 хоног гоё байсан. Аав нь жамбраад эмээ өвөө дээрэж бид нар хөдөө ирсэн. Эн тэндээс тэ хүүхд хар хүн байгаа. Эн тэндээс баг булаацалтаа тэ би хүүг авъя гэж хараал байсан. Тэгээд аавын ажил ороод яна манай хүүхд хөдөлж байна. Тэгээ аавын ажил ороод бид 3 хот явбаа. Бид 4 лөфтэй зүг. За тэгээд би гэртээ ганцаараа үлдчих эхэлсэн. Барах юм болов гэсэн чинь бас барахгүй юм байна. 7 хоног ер нь тэгцсэн бэ. Яа гэвэл манай хүүхд ер нь авахлаа сурцсан заяа. Тэгээд ингээд халуун гарн дээр цээж нэр унтгайгуу дуртай. Орон дээр тавьчихл юм бол ингээд зүгээр ингээд сэрэлзээл гарн хөдлөөл нүд нь ингээд том нэгдэл шууд сэрчин. Тэгээ эхний 2 3 өдөр бол би ер нь өөрөө салгаж чадаагүй. Дандаа нөгөө нэг гарн дээрээ байлгасан эсвэл нөгөө нэг цээжин дээрээ тэврээд ийм үүрдэг юм зүг шиг юм байдаг штеп. Тийм зүгэнд байлгаад юмнуудаа гэс хийж исэн. Тэгэхгүй бол би нойлцч удаан сууж чадахгүй, хүндэрч чадахгүй, шээж чадахгүй байгаа хгүй юу. Тэгвэл манай хүүхд тийм сэрүүн байхад нь би нөгөө сандал шиг юм дээр суулгасан. Тэгсэн чинь тэр сандал нь жоохон томдоод ах шиг байгаа ингээд одоохондоо толгоогоо дийлэхгүй болохоор ингээ хоёр тишээ ингээ түших юм байхгүй. Тэгээ тэрэн дээр айгу сонин суугаад ингээ тухгүй байгаа нь мэддэгдээд тэгээ удаан суухгүй уурлаад байгаа хгүй юу. Тэгээд тэрэн дээрээ удаан суухгүй тэнгүүд нь би гар дээрээ аваад доош нь харуулж суулгаад байгаа. Эсвэл доош нь харуул ингэж бариад байгаа. Яа тэгвэл эмч хүүхд хүнд жинтэй болохоор ер нь сэрүүн үед нь дандаа доош нь харуулж бариарэ. Эсвэл доош нь харуулж байгаарэ гэтгсэн аахгүй юу. Яа тэгвэл удаан нуруунд дээрээ ихтэй тавих бол толгой нь бүр хавтгарна гэд. За гэртээ байхдаа би юу нүүр мүрээ тослох маятай зүгээр тийм юм. Тийм цаг завчнаатай гараагүй. Нойлцч 50 шээс гэс суугаал гэс босоод гэс гараа оогоол гэс өгтөр очил. Тэгээд дараачийн хэдэн өдрөөс нам үлхийдөөд өрөөнд нь унтуулдаг болсон. Тэгтээ авираа гайгүй нэг цаг мөн унтчихад байгаа хгүй. Тэрнээс бол ер нь бол нэг 20-30 минутын зайтай сэрчээд идэг байсан. Тэгээ битгий хүүхд бариад гэж хэлж магадгүй. Би сэрүүн байхад нь л ер нь барьж байгаа. Яа тэгвэл сая хэлсэн шиг те ингэж дээш нь харуулж хөвтөхгүйгээр ер нь доош нь л харуулж бариараа эсвэл хөвтүүлээрэ гэсэн болохоор нь би сэрүүн байхад нь ер нь авж байгаа. Тэгээд хитрхи бас удаан доош нь харуулж болохгүй. Ганцаарынгийн бас доош нь харуулж тавьж болохгүй. Ер нь мөнхөө 24 цаг хараастай байх хэвээр. Тэг хүмүүс чинь тэгээд эхний 3 сартай жаргадаг шүү дээ. Хүүхд унтаал ядан гэдэг гэдээс. Ер нь бол хүүхд унтаал янзаа. Гэхдээ цэрэх цаг нь манай хүүхд айгүй ойр ойрхон. Тэгээ битээж өдрийн унтлахаа яг яаж хийхээ мэдэхгүй бас нэг хэсэг бөдөлж өгсөн. Тэгээ сүүл рүүгээ ер нь юм уушаад байхад өдрийн унтлахыг те өрөөг нь бас харанхуулаад хөшгийг хаагаад гоё агаар салхитай байлгуул хүүхдтэйг удаан унтдаг юм байна. Дээрээс нь гарнаасаа цовчихгүй үлгэдөөд бас унтуулвал хүүхдээс аюу удаан унтдаг юм байна гэдгийг бас мэдэж авлаа. Ус л ойлгомжтой л ах л та тий. Гэхдээ би энэ мэдэхгүй шүү дээ. Шигэл шүн унтдаг шиг л нэг өдөр унтчих واخ гэж бодож байгаа. Шүн бол манай хүүхд мэдээж 2 цагийн зайтай. Өсөж мөмөө хөгж байгаа. Хэрэгтэй үед нь би памперсыг бариад памперсаа сулж байгаа. За тэгээ шүн бол ээж аав хоёр хоёулаа босох шаардлагагүй юм байна. За эхний 7 хоног бол яг болно. Гэхдээ ер нь цаашдаа ер нь шаардлагагүй гэж би үзсэн. Яа гэвэл төвлөр битээ цугс ирээд
байсан баггүй юу, нэг хэсэгтээ цуг сэрэл цуг юмаа хийгээл тэг сүүл рүү хоёулаа нойртой хоёулаа ааш муутай бинийгээ бараг барьж идчихгээ. Тэгээд сүүлдээ за шүн ээлж ирээлээ би шүн босоод чи өдөр намаа гэх ч юм уу те. Тиймэрхүү байдлаар явсан. Тэгээд аюу хөвжөлтэй юм болно. Яалаа мэдхгүй нэг төгөлдөр том өрөөнд унтцаахгүй юу. Тэгээ би хүүхдтэйгээ өрөөнд унтчихсан аахгүй юу. Тэгээд манай хүүхд шүн уйлаас ирээд тэгсэж төгөлдөр хүрээд ирсэн аахгүй юу. Тэг хурж ирсэн хараа олдохгүй ах яах вэ гэд. Би гайхаад ч одоо зүүдлээд байгаа. Тэг би юм дуурахгүй өөрлөө харж ирсэн. За унтлаа шүү за гэстэй толгоогоо байцсан. Юу би бүр хараад инех үү яах вэ гэж дотроо бодож байгаа юм чинь. Амар инээдтэй. Би гайхаад би юм болоод тэгж хэллүү яалаа гэж бодож байгаа юм чинь. Тэгээ амар хүрхэн ядрахаараа тэгээд яриа яваад төгөхгүй манай. Тэгсэн чинь над дээр ирснэ юм яриад. Юу тэр үе татаж унагцсан. Тэгээ битээ чинь цугс ирэхээр манай хүн чинь баах юм асуугаад би бүр ёо бити надаас юм асуудаад над хурдан пауэрсэнсэл хурдан ингэдэг гэхгүй бол энэ яага ингэсэн энэ ингэсэн юм уу гэх юм яар. Хүн нойрог байх чинь ядчих шүн дунд олон юм асуугаад ах юм. Ялли чи яа унт би өөрөө солино гэх. Тэгээ шүний ээлжээ би өөрөө авдаг болсон. Тэгээ манай хүн өдөр өглөө амарж явах үедээ надад хоол хийж өгөөд хүүгээ аваад би өдөр нь унтдаг байсан. Өдөр сайн унтаж авахгүй бол шүний нэрийг дийлэхгүй юм байл ш. Би өдөр унтахгүй зөте алцганаал гэр оноо цэвэрд ингэн тэгнэ феномено үзэнтэй гэж тэгсэн чинь шүн нойроо дийлэхгүй байгаа тэгсэн чинь за өдөр унтах хэрэгтэй юм байна гэдээ ойлгосон. Тэгээд би тэсгээ болоод шууд имээ өгөх руугаа хөдөө явъя гэж хэлээд тэгээ энэ 7 хоног Луфи бид гурав хөдөө байгаа. Аваа ажиллаа хийж байгаа. Хотод ялцчгүй хажууд нэг хантай хүн байхгүй бол бас болохгүй юм байна. Ял жижиг сажигтэй 0 орох нур гараа угаах эсвэл хоол унд идэх тиймэрхүү зүйл дээр бол хүн айгүй хэрэг болт юм байна. Тэгээд би бодлоо ганцаараа хүүхдээ харж байгаа ээжүүд ямар мундаг юм бэ гэж бодлоо. Гадаад байгаа монголчуудаас одоо ингээл хүн ажилдаа явцдаг ээж аав нь хажууд нь байхгүй дүүстэй хамаатан садаар байхгүй бол айгүй хэцүү юм байна. Гэтэ тэгэл цагаа дуулаад ганцаараа гэдгийг мэдвэл тэгэл мэдээж ээж хүн хүүхдээ ганцаараа харна л та. Тэгээ үнэхээр нэрэ хажууд хүн бед хантай байдаг юм байна гэдэг бол мэдэрдэг юм байна. Би чинь 7 хоног гэртээ байгаа л бараг уйлмар санагдчихж байгаа юм чи. Тэгээ би уйлсан. Одоо хөдөө эмээ өвөө байгаа болохоор би чинь амар тансгаа өглөө болгон хоолтой. Та нар харж байгаа бол банштай цай хуушуур шүлтэй хоол гэл би ч юм байн хоолтой сэрж байгаа. Тэгээл өглөө би хүүгээ хүлчээл тэгэл эмээ өвөд нь хүчж байгаа. Тэнгүүд би нэг цаг гар унтчихдаг байхгүй юу? Ингээ бүтэн гэд нойртой. Тэнгүү айгуу гой сэрэл. Айгуу ирч хүчтэй сэрэл. Тэгээ ингээд өдрийн турш ингээд ээлжлээд аваад ингээд хийх ёстой юм байвал хийгээд амармаар байвал амраад тэгээ ингээд ээжлээд хараад байгаа болох нь одоо л айгуу амар байна. Дээрээс нь агаарт ирсэн болохоор манай хүү бас гадаа айгуу сайн унтж байгаа. Тэгэхгүй би чинь гэртээ ганцаараа байхдаа тэгээ өглөөж унтчих чадахгүй. Тэгээ яг нөгөө нэг мим шиг байт юм билээ. Яг хүүхдээ унтуусных дараа юу их юм мэдгүй ингээ нөгөө хөдлөөд идэг юм ийд штэ. Яг тэр шиг хоолоо их үү, нүр амаа авах уу, усанд орох уу, яах вэ их үү гэх ингээ бодоод байт юм билээ. Эсвэл унтах уу гэл тэ. Хэрвээ одоо төрөж байгаа ээжүүд үдчихвэл заяа. Хүүхдээ шууд анханаас нь үлхийд орой. Манай хүүхд үлхийдүүлэх амар дургу. Угаасаа би анханаас нь үлхийдэг болохоор тэг ингээ гарын ингээ авчичхаар бүр ингээл уурлаа, нүүр нь улааж ирээл сэрэн сэртлээ уурлал гараа заагаад ингээ гаргаж ийж ингээ тавьшаад унтчих واخхой. Тэгсэн үрдээ гараа гаргачингуудаа ингээ гаргаасаж очиж унтахгүй. Нэг тийм зөрүү төгтөө манад. Тэгээ анхнаас нь бас соос хүүгч сургаарай. Манай хүүхд одоо хүртэл соос иддэггүй. Тэгээд ингээд хаяа ингээд унтж байхдаа сэрчээд байдаг шүү дээ хүүхдүүд. Тэгээ тэр үедээ бас ингээ мөөм хайгаад байгаа болов уу гэд мөөмийн нөхөр мэдээж хүүхд идэнэ. Тэгтээ ингээд цадхаа мэдгүй иддэг болохоор хүүхд аягүй амархан гулгаад байт юм бэлээ. Тэгээд заавал хихрүүлж ийж бас хэвтүүлэхгүй бол гуйлган ер нь янз янз болно. Ер нь мөөм өгснийхаа дараа хүүхдээ заавал 15-аас 25 минутын хооронд ингээд босоогоор байх хэрэгтэй юм бэлээ. Тэгээ би ингээд цээжин дээрээ ингээд налуулцдаг хошоогоо нэг хэдэн градусын хэмжээтэй чи мэдхгүй нэг ингээд налуулцдаг байхгүй юу. Тэгээд нэг 15-аас 25 минут байлгаж агаад
хэвтүүлэхгүй бол хөхүүлчээ шууд хэвтүүлэхээр мэдээж мандаа гуйлгана. Тэгээ заавал ихрүүлэхгүй бол ингээд тухгүй байгаа угаас айгу мэдгэдүүлт юм байлээ. Тэгээ хихрээ те ингээд гиз мэднийх нь хийн гарч мараад гой цадглан байвал айгу гой ингээд тайван унтдаг юм байлээ. Тэгээ би өнөөдөр л ингэж нүрээ бодож шүү. Бус өдөр би ерөөсөө юм байдгүй. Зүгээр л миний ус нэг дээрээ ингээ овоолцсон тэгээ сэгсээцэн нүүрэндээ тос төрхсөн их юм. Тэгээ байждаг. Тэгээ би өнөөдөр гоё биштэй хийн гэсэн болохоор бас хичээгээд нүрээ бодлоо. Бүл явж маачаа хийж байна. Үүшээ болчлоо гэдээсэн чинь би чинь хөхөө цэвэрлэхээ мартсан биш. Дээрээс нь гидсэндээ ядралтын усаа төрхөн. Энийг би төрхсээр л байгаа. Энэ яга хаанаас авсан бэ гэдээс би энийг хэрвээ та нар миний Парисын влогийг үзчихсэн бол Flux гэдэг дэлгүүрийг харуулж исэн. Тийм хөөрхөн хэлбэртэй, дүрстэй, янз бүрийн одоо гэрт тийм авах декорын дэлгүүр ахгүй юу? Юу н дотоодс бүх юм байгаа. Им хөөрхөн хаягнууд байдаг. Тэгээ би тэндээс онлайнаар авсан. Тэгээд уух юм гоё тийм матча эсвэл кофего ийм гоё маягтай аяганд хийж явахаар айгу кайфтай байдаг ш. Та нар яадаг уу? Би л ийм аяг маяганд амар ач холбогдол өгдөг болсон. Гоё аяганд уухаар аюу гоё санагдаад байт. Юм худлаа инеч вэ. Онлайн худалдаа авалт гэснээс та нар маань Monpay аппликейшнийг мэдэх байх. Өнөөдрийнхөө бичлэгээрээ би Monpay аппликейшнтэй хамтарч ажиллаж байна. Тэгээ Monpay аппликейшн маань бол маш хялбар амархан бүх хэрэгцээгээ та шийдэх боломжтой. Жишээ нь 4 төрлийн зээлийн үйлчилгээ, цахилгаан, утасныхаа төлбөрийг хялбараар төлөх, мөн кейс үйлчилгээ, тоглоом цэнэглэлт, аяллаа eSIM, авто худаг гэх мэт бүгд багтсан. Өгөөж зогсохгүй Monpay аппликейшнаа ашиглах болгонд үйлчлүүлэгчтэй урамшуулах зорилгоор сар болгон төрөл бүрийн урамшууллыг түгээхийг хичээдэг. Хэрвээ тэгээд өнөөдөр та Monpay аппликейшнаа хараахан суулгаж амжаагүй бол аппликейшнаа татаад хэрэглээд үзээрэй. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Маялаад байгаа би чи. Нүүндээ маялаад байгаа. За ийшаар энэ улаан загас энэ үү? Хар загас энэ үү? Цагаан загас энэ үү? Миний хүн ямар өнгөтэй юм бэ? Оо чи ингэ нурууг нь идэв. Оо та толгоор. Оо. За би жидмээ санагдаад байна. Тэгээд хэдүүлээ гоё бүргэр хийж эцэцгээ заяа. Та нар нэрээ подкаст сонсож байгаа юу? Би ойрдоос айгуу гоё подкастууд сонсдог болсон. Би бол влог үзэх айгуу дуртай. Гэхдээ влогуудаа үзэж байгаа. Нүрээ угааж ахтаа эсвэл тэгээд гоё надаа цаг зав болтохоор гоё тухтай влогоо үзээд гоё мэдээ зөх айгуу гоё идэг. Тэгээ сүүлийн үед айгуу их подкаст сонсдог болсон. Та нар ямар подкаст сонсож байгаа вэ? Бас надад гоё зөвлөөрэй. Чи надад гоё санал болгоорой.
The next day. Бас нойр байхад болчих гээд байдгийг сайхан талтай юм да. Хай 3:32 болж байна. Өдрийн би тэгээ гоё цайгаа уугаад кино үзээд тэгээ байж гин. Десерт кук хийсэн шигээ. Өдөр жоох ингээд амарна. Надад манай бэбиг өвөө юм харж байгаа. Тэгээ өөртөө цаг гаргаа жоохон унтаад сквал дуртай юм ийгээд дуртай юм үзээ зохоор амар гоё идэг. Тэг ингэх боломж байгаа бас надад амар гоё юм. Одоо ингээ гэртээ хараад ингэхгүй гэхэр ойлгомжтой. Гэртээ хараад битээр өрөвтийн дороод алцах л бах та. Тэр болтол юм үг юм ингээл жаргал байж хаас. Чинаа энэ дээл. Ачаад лийдээд авчихна. Ачаад лийдчихсэн.